Энэ одоо засгийн газар. Микрофон, give me microphone. Оо, я хаалга маалга яа гэдэг. Нэг юм хаалгатай бол. За одоо яг энэ баруун гат талд татж байгаа байрлал чи Эмират Палас гэдэг байрлал байхгүй юу? За 2012 оны хүртэл энэ Royal Family буюу хаан гэр бүлээрээ амьдардаг байсан ордон байхгүй юу? За одоо болохоор зуулчдад нээлттэй болоод зочид буудал болсон. Одоо өмнө нь бол наа чи хаан ингээл ийм газар амьдарч идэг байсан байх нь шүү дээ. Хаа хайд шүү. Хаан одоо байраа солио нүүсэн. Байр одоо хаан ийшээ баруун тал руу одоо баруун тал руу нүүсэн хаан. За энэ баруун талд нь болохоор Касрал хотон буюу нөгөө хааны ерөнхийлөгчийн хүндэтгэлийн ордон байдیں۔ Үйл ажиллагаа явуулдаг. Энэ ийшээ тэр хаалга руугаа тэр цаатал руугаа нүгээд явсан. Энийг зочид буудал болсон байх нь шүү дээ. Хаантаа нэг уулзчаад явах юмсан. За энд нэг энэ зочид буудлууд болон үндэснийхэн таавар, Etihad Tower, Nation Tower гэдэг яг энэний одоо нөгөө том тааврууд нь ерөнхийдөө эдгээр л Абу Даби яг гоё үзэсгэлэнтэй таавар. Энэ бол ерөнхийдөө яг хүүснүүд төтөбүүдээр явж байгаа байхгүй юу? Ер нь хааны ажилдаг амьдардаг орчингоор явж байна гэсэн. Хаан ч одоо хэдтэй? Манай Дубан хаан 78-тэй. Манай ч юу ахгүй. Эдний Дубан хаан 78-тэй. Өвд Эдний хаан 62-тэй. За эдний хааны үйл ажиллагаа гэдэг чинь аюул сонин шудрах зүйл байдаг. За хааны хүүхэд бол би шууд хаан болно гэсэн ерөөсөө ойлголт байхгүй.